Галзуу кино сувагтаа тавтай морил. За энэ удаагийн ярихаар сонгосон галзуу кино бол 2016 онд гарч байсан War Dogs. Нилээн залуугасаа зэвсгийн 8 ачин болцгооч Америкийн цэргийн айран болоод бас бус газруудтай нилээд өндөр дүнтэй гэрээ байгуулж чадсан хоёр залуугийн бодит түүхээс сэтвэлсэн энэ галзуу киног яг одоо ярих гэж байна. Хамгийн гол нь бодит түүх гэвд доо. Бодит түүх гэснээс цаан ч нэштэй Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань анх удаа 5 улсын 25 шилдэг уран бүтээлчид нэг тайзнаа хамтран тоглох гэж байна. Улаанбаатар сонос олон улсын хөгжмийн наадам 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төв зингэлдэх хүрээлэнд бас л нэг түүх болж үлдэх тоглолт болох гэж байгаа юм байна шүү. За тэгээ нэмж олон юм ярилгүй кино тайлбараа шууд эхлүүлцгээе. За 2005 он Майами хотод амьдардаг 22 настай Дэвид Пихаус массаж терапистээр ажилладаг байлаа. Гэвч тэр энэ ажилдаа сэтгэл дундуур явдаг байж. Тэрээр их сургуулаа яг над шиг дундаас нь хайснаас гадна эцэг эхтэйгээ харилцаа тасарсан байлаа. Богинохон хугацаанд 6 өөр ажил салсан тэрээр өөрт тохирох ажлыг нэг л олж чаддаггүй. Арга барсан Дэвид хувийн бизнес эхлүүлэхээр шийдэж бүх хуримтлалаараа өндөр чанартай ор хүнжлийн давуу аваад тэрнийг ахмадын асрамжийн газарт нийлүүлэх гэж оролдсон ч бас л бүтлэг байддаг. Учир нь асрамжийн газрууд ахмадуудын эрүүл мэндэд төдийлөн ач холбогдол өгдөггүй болохыг тэр мэдээгүй байжээ. Нэг өдөр Дэвид нэг оршуулгын ёслолд оролцож байгаад багийн найз Ефраим Деворлитэд харалдана. Тэд холбоо тасраад нилээд хэдэн жил өнгөрсөн байлаа. Ефраим өнгөрсөн хугацаанд Лос Анжелест амьдарч авгахтайгаа хамт зэвсгийн амиа хийх болсон байж. Гэвч авгахтайгаа мөнгөн дээрээс болж зөрчилдсөн мань Ефраим Майами руу нүүж ирээд энд шинээр бизнесээ эхлүүлэхээр шийдсэн нь тэр байлаа. Авгах нь өөрөөс нь мөнгө ловирдсан учраас ганцаараа ажиллахаар шийдсэн тухайга тэр Дэвидэд ярьдаг. Хоёр найз санамсаргүй уулзсандаа баяртай байна. Тэгээд тэд уулзалтаа тэмдэглэхээр шийдэж Ефраим нэг байшинд очоод тэндээс марихуан авах гэж оролцсон ч цаадуул нь мөнгийг нь авсан хэрн бараагаа өглгүй тэрнийг хөөж явуулдаг. Ууранд хүрсэн Ефраим машин руугаа буцаж ирээд багажнаасаа автомат буу гаргаж ирээд хий буудаж сүрдүүлсэнд нөгөө залуус хумгүй зогтаад алга болцгооно. Ефраимын энэ үйлдэл Дэвидэд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Учир нь Дэвид бусдад дээрлэхүүлж дорд үзэгдэж явсаар залгсан байлаа. Маргааш Дэвид Ефраимын офис руу очиж тэрнтэй уулзлаа. Ефраим офстоо яаж зэвсэг борлуулж, өрсөлдөгчдийнхөө талаар хэрхэн мэдээлэл цуглуулж байгааг харсан Дэвид тэрнийг гайхан биширдэг. Ефраимын хувьд зэвсгээ онлайнаар жижиглэнгээр худалдаалаа зогсохгүй. Засгийн газарт ч бас их хэмжээгээр нийлүүлдэг байж. Тиймээс Ефраим энэ бизнесээс хангалттай их мөнгө олдог байна. Нэгэнт багийн найзтайгаа уулзсан учраас Ефраим тэрнээс юу ч нуусангүй. Ажил бизнес нь хэрхэн явагддаг талаар нэгэнгүй тайлбарлаж өглөө. Засгийн газрын сайт дээр батлан хамгаалахын чиглэлээр зарласан бүх тендерүүдийн мэдээлэл ил байдаг аж. Ефраимын хувьд тэр бүх тендерүүдээс томоохон компаниудын голдог жижиг тендерүүдийг голчлон сонгоод оролцдог байж. Гэхдээ Пентагоноос зарлж байгаа тендерүүдийн хамгийн багыг нь авлаа л гэхэд тэд хангалттай их хэмжээний мөнгө хийх боломжтой. Ефраимын бизнестэй танилцсан Дэвид тэрнтэй хамт өдрийн хоол идээд гэртээ иржээ. Гэвч гэртээ ирснийхээ дараа Дэвид уярхдаг бүсгүй ийзээгээ жирэмсэн болсныг олж мэднэ. Энэ мэдээг сонссон Дэвид гаднаа баярлж байсан ч дотроо сандарч эхэлдэг. Учир нь тэр гэр бүлтэй болвол гэр бүлээ тэжээж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Тэгсэн маргааш нь Ефраимтай дахиад уулзах үед Ефраим яг мэдсэн юм шиг Дэвидэд хамтран ажиллах саналыг тавьдаг. Гэвч Дэвид өөрөө дайн тулаан хүчирхийллийг үзэн яддаг учраас энэ бизнест нь оролцохдоо дурамчхан байлаа. Тэр өөрөө дайныг эсэргүүцсэн жигсаал цуглаанд оролцож хамтран зохион байгуулж байж. Гэвч мань Ефраим тэрнийг ятгах. Зэвсэг худалдлаа гэж чи дайныг дэмжигч болж байна гэсэн үг биш ээ гэж ятгсан Дэвид удалгүй зөвшөөрнө. Гэхдээ Дэвид гэртээ ирээд айрамд зэвсэг биш харин орны даавуу нийлүүлэх гэж байгаа гэж эзэд худлаа хэлдэг. Цаадхан ч хүнд нь итгэхэд тэрний хийх гэж байгаа ажлыг бүрэн дэмжих болно гэдгээ илэрхийлнэ. Ингээд шинэхэн ажилд орсон Дэвид дараагийн 6-7 хоногийн туршид зэвсгийн амиа яаж хийдэг болохыг сурч авна. Ингэхдээ зэвсэг худалдаж авах тендерүүдийг нэг бүрчлэн шүүх, баруун Европ дахь зэвсгийн үйлдвэрүүдтэй холбогдох гэх мэт ажлуудыг гаргууд хийж сурчээ. Тэдэн шиг баг гарын зэвсгийн 8 ажлыг дайны ноход гэдэг байлаа. Тэд бол дайны талбарт хөл тавилгүйгээр дайн тулаанаас ашиг олгочд юм.
Эфраимд шаардлагатай буу зэвсгийг нь урьдчилж авахт нь тусалдаг нууц санхүүжүүлэгч байсан нь Ральф Слацкий гэгч ир байлаа. Хийм цэвэрлэгээний бизнес эрхэлдэг тэрээр Майами даяар 14 салбарт боломжийн амжилттай яваа бизнесмен байлаа. Тэрээр Эфраимд шаардлагатай санхүүжилтийг хийснийхээ төлөө тэдний компани 25% эзэмших тохироо хийсэн байж. Нөгөө тэгүр Ральф Эфраимыг зөвхөн израильчуудад л зэвсэг зардаг. Израилийг дэмжигч еврей бизнесмен гэж боддог байж. Тиймээс манай хоёр дэлхийн өнцөг булан бүрт хүссэн бүхэнд нь буу зэвсэг худалддаг гэдгээ тэрнээс байдгаар нуудаг байлаа. За ингээд мань хоёрын бизнес нэлээд амжилттай өрнөж эхэллээ. Гэвч удалгүй Дэвид Эфраимаас илүү чадварлаг бизнесмен болох нь тодорхой болно. Тэр бүхэл Дэвид сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий дээр болсон бүх томоохон дайн тулаан мөргөлдөөний хоёр талд зэвсэг нийлүүлсээр ирсэн дэлхийн хамгийн том зэвсгийн 8 ажтын нэг болох Хенри Жирард гэгчтэй холбоо тогтоосон байлаа. Нэг өрөө шөнийн цэнгэний газарт бүжгэлж угаад Эфраим буруу бүсгүй рүү хандарснаасаа болж найз залууд нь зодуулаад шөнийн цэнгэний газраас хөөгдөж гардаг. Тэгээд тэр хоёр нэг хоолны газарт сууж байтал Дэвидийн утсанд дуудлага ирж тэд Багдад дахь Иракийн цагдаагийн газарт Беретта гар буу нийлүүлэх захиалгыг хүлээж авна. Энэ захиалгын хүрээнд тэд хэдэн мянган гар бууг Багдадад хүргэж өгөх ёстой байлаа. Энэ ажлыг гүйцэлдүүлэхээс өмнө Дэвид эхнэртэйгээ эмнэлэгт ирээд Эход харуулж охинтой болох гэж байгаагаа олж мэдээд буун баяр болцгооно. Гэвч тэрний баярт мөч удаан үргэлжилсэнгүй. Тэрний утсанд дуудлага ирж Италиас Ирак руу зэвсэг нийлүүлэхийг хориглосон шинэ хууль батлагдсан тухай мэдээг Дэвид хүлээж авна. Тэдний захиалсан Беретта гар бууг Италид үйлдвэрлэдэг юм байна л да. Тэгсэн энэ шинэ хуулийн талаар Дэвид мэдээгүй байж. Гэвч энэ том захиалгыг алдаж болохгүй учраас Дэвид барааг нь тээвэрлэх онгоцны ахмадад бүх зүйл хяналтад байгаа гэж хэлээд удсаа таслана. Аз болоход Эфраим энэ асуудлыг шийдэх санаас шийддэг. Тэр санаа нь Италиас Йордан руу хүргээд тэндээсээ Ирак руу хүргэх. Оройн Дэвид гэртээ эхнэрийнхээ найзуудтай оройн хоол идцгээж байлаа. Гэтэл тэдний зарим нь Эфраимыг таньдаг байж таарна. Тэгэд тэд Дэвидэд тэрнээс болгоомжлохыг сануулдаг. Учир нь Эфраимын авгах тэрнийг ловирдсан биш. Тэр өөрөө авгахыгаа ловирдсан байж. Тэгсэн яг энэ үеэр Эфраим тэдний гэрт орж ирж таарлаа. Тэгэд мань хүн өөрийг нь урайгүйд Дэвидэд дургүйцэн. Тэгсэн Дэвид Эфраимтай ховчлон уулзаад энэ үдэшлэг эхнэрийнх нь найзуудад зариулсан үдэшлэг болохоор урайгүй гэж учирладаг. Ингээд баг зэрэг тайвширсан Эфраим Дэвидэд тэдний Италиас ачуулсан бараа Йордны хил дээр саатуулагдсан болохыг дуулгадаг. Ахмад Сантос чинийг гадарлсан байлаа. Тиймээс тэр Дэвид рүү утастаж юу болоод байгааг асуугаад тайлбар шаардна. Тиймээс хэрв тэд захиалсан гар бууг нь нийлүүлж чадахгүй бол тэдний компанийг харж ихсаалтад оруулж дахиж Пентагоны тендерт оролцох боломжгүй болгоно гэж сүрдүүлдэг. Тиймээс манай хоёр яаралтай шийдэл олохгүй бол бүх зүйл буруугаар ирэхэд хүрчээ. Гэтэл тэдний уцаар ярьж байгааг Ийзи сонсчихоч. Ирээдүйн нөхрөө зэвсгийн намаа хийж байгааг мэдсэн Ийзи маш их цочирдож бас маш их уурлана. Тэгэд Ийзи цаашид Дэвидэд итгэж чадах хэсгээ мэдэхгүй байна гэдгээ хэлдэг. Харамсалтай нь Дэвидэд гэр бүлийн асуудлаа эв зөвгөр шийдэх цаг байсангүй. Эфраим тэр хоёр Йордан руу яаралтай явах ёстой байлаа. Тэдний Йорданд ирэхэд элчин сайдын яам тэдэнд ямар нэг бодитод тусламж үзүүлсэнгүй. Тиймээс тэд хил гайлын ажилтнуудыг баггүй мөнгөөр хахуулдаж бараагаа чөлөөлж аваад барааг нь Ирак руу хүргэж өгөх нэг жолоочийг хөлслөнө. Марбро гэгч тэр жолооч тентхийн хамгийн шилдэг тээвэрлэгч гэгддэг байна. Энэ аялал амжилттай болно гэдэгт Дэвид төдийлөн итгэж чаддаггүй. Харин Эфраим тэрнийг тайвшруулж бараагаа бушуухан аваад Иракт бушуухан шиг хүргэж өгөөд маргааш өглөө гэхэд эргэж ирэх болно гэж баталдаг. Ингээд тэр гурав замдаа гарлаа. Гэвч шүн дунд тэднийг Иракийн хил дээр ирэхэд хилийн хариулуу тэднийг саатууллаа. Манай хоёр айд сандарч эхэлсэн ч Марбро огт сандралгүйгээр хамгаалтын цэргүүдийг тамхиар хахуулдаад бараагаа шалгуулалгүй цааш хөдөлдөг. Ингээд санаа намарсан Эфраим Дэвид хоёр хэсэг зур туг хийгээд авна. Гэвч тэднийг сэрэх үед машин нь нэг орхигдсан бензин колонк дээр ирээд зогссон байдаг. Марбро тэндээс бензинээ дүүргэж байлаа. Эфраимыг давсгал суллах зур Дэвид эхнэрлүүгээ залгасанд тэр баг зэрэг тайвширчээ. Тэгээд Ийзи Дэвидэд сэтгэл зүйн хувьд дарамтад орсны улмаас ийм сонголт хийсэн болохыг ойлгосон гэдгээ хэлнэ. Тэгээд тэр Дэвидийг уучлсан гэдгийг хэлээд гол нь дахиж хизээж худлаа ярихгүй гэж амлахыг шаардлаа. Дэвид ч тэрэнд дахиж худлаа хэлэхгүй гэж амланаа. Гэвч тэр энэ удаад зочид буудалд байна гэж бас л худлаа хэлдэг. Дэвидийг инхүү ярьж байтал алсаас зэвсгэлсэн хүмүүс ирж байгаа харагдсан учраас тэр яаран удсаа тасалдаг.
Айд сандарсан Ефраим машиндаа суугаад шууд хөдөлсөн бол савнд бензин авч байсан Marlboro арай ихэн тэднийг гүйцэж хурж ирнэ. Ингээд Marlboro явдал дундаа машиныхаа банкнд бензин хийж эхэлдэг. Гэсэн ч машинтай зэвсэг тэтгэхэд тэдэн лүү хэтэрхий ойрхон иржээ. Тэднийг ойртож ирээд гал нээж эхлэх үед тэд амьд үлдэх ямар ч найдваргүй болдог. Гэвч тэдний аз болоход Америкийн цэргийн нисдэг тэрэг ирээд тэдний амийг аварлаа. Тэд ч амьд гарсандаа баярлж хар хурдаараа давхисаар Америкийн цэргийн бааз тэр ирцгэн. Тэднийг үхлийн аюултай замаар 9 минут явж ирсэнд нь Ахмад Сантос баяр хүргээд тэднийг өндрөөр үнэлж байгаагаа хэлнэ. Тэд маш аюултай замыг сохор азар ямар ч саадгүй шахуу туулж ирсэн гэдгээ өөрсдөө ч мэдээгүй байлаа. Мань хоёрч баярлж цэргийн баазад хүргэж ирсэн гар бууга бариад зураг татуулж цааш орж төлбөрөө бэлэн мөнгөөр хүлээж авлаа. Ахмад Сантос тэднийг цэргийн хамгаалалттайгаар Багдад руу хүргэж тэндээс онгоцонд суулгаад Америк руу буцаадаг. Энэ амурсан 8-аас мань хоёр дайжгүй мөнгө олжээ. Тэдний энэ амжилт олон худалдан авагчийн анхаарлыг татаж захиалга нь эрс нэмэгдэснээр тэдний компани огцом өргөжнө. Энийг дагаад тэдж саятнууд мэт аашлах болжээ. Өндөр үнэтэй Porsche, хотын төвд тансаг байр худалдаж авсан байна. Тэр бүхэл Дэвидийн худалдаж аваад зарж чадаагүй байсан үнэтэй ор хүнжлийн даавуунуудыг хүртэл овоолж байгаад шатааж. Тэдний бизнесээс баггүй хувь хүртэх болсон Ральфч баяртай байлаа. Тэрээр хөрөн оруулалтаа улам бүр нэмэгдүүлж тэднийг олон ажилтнтай томоохон компани болон өргөж өгт нь тусалжээ. Бизнес нь амжилттай болох хэрээр Дэвид бяцхан охинтойгоо илүү их цаг гаргах боломжтой болж байлаа. Харин эсэргээрээ Ефраим улам шаргуй зүтгэсээр. Нэгөрөө Дэвид Пентагоны сайтыг ухаж угаад хожим нь Афганы гэрээ хэмээн түүхэнд үлдсэн нэг томоохон тендер зарлагдах гэж байгааг олж мэддэг. Нилээд өндөр дүнтэй энэхүү гэрээний хүрээнд Америкийн айрам асар их хэмжээний зэр зэвсгийг тэр дунд AK-47 бууны 100 сая ширхэг сум худалдаж авах захиалгыг өгсөн байна. Хэрв энэ тендерийг авч чадвал тэд амьдралд ганц тохиох боломжоос атгаж авах байлаа. Учир нь энэ 8-аас тэд 100 сая долларын ашиг олох байдаг. Ингээд мань хоёр Невада муж руу нисэж Лас Вегаст болж байгаа зэвсгийн үдсэглэн худалдаа руу явж очлоо. Тэнд очиж олон үйлдвэрлэгчдтэй уулзсны дараа нэг зүйл тодорхой болно. Тэд энэ тендерийг авч чадсан ч тэдний шиг жижигвтер компани тэр их зэр зэвсгийг тал талаас цуглуулж захиалагчид хүргэж өгөх нь логистикийн хувьд бараг боломжгүй болж таарна. Энийг олж мэдсэн мань хоёрын урам хугарчээ. Нөгөө тэгвэр дэлхийд даяар AK-47-гийн сум хомсдолтой байгаа учраас тийм их сумыг тэд тал талаас цуглуулж авах ямар ч боломжгүй болохыг ойлгодог. Тэр оройдоо сэтгэлээ сэргээж сатаарах зорилгоор Дэвидийг казинод хөзөр тоглож суудал тэрэн дээр зэвсгийн 8-ны амьд дамаг болох Хенри Жирард ирж уулздаг. Дэлхийн хөгжмийн суперод Араш Монголд анх удаа Бора Broken Angel, Temptation, Pure Love. Дэлхийг байлдан дагуулсан хит дуунууд амьд хөгжмөөр Монголын тайзнаа анх удаа гიშгэлэн. Улаанбаатар сооноос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв зингэлгэд ганцхан удаа. This is pure love. Дэвид ч бушуухан явж Ефраимыг сэрээгээд нэг жижигхэн ресторанд Хенри Жирардтай уулзна. Тэдний энэ захиалгыг Хенри ямар ч асуудалгүй нийлүүлж чадах байлаа. Учир нь Албанд нөлөө бүхий хүмүүс Хенритэй хамт ажилладаг байж. Албан улс барууны дайралтаас өөрсдөө хамгаалах гэж олон 10 жил зэвсгэллээр хөөцөлдсөн ч ямар ч дайн болоогүй учраас тэр их зэр зэвсэг нь тэнд дэмий хэвтэж байгааг Хенри тайлбарладаг. Хенри тэр бүх зэвсгийг мань хоёрт маш хямдхан нийлүүлж чадна гэдгээ хэлээд тэр бүх зэвсгийг зорьсон газарт нь хүргэхэд ч тусалж чадна гэдгээ бас хэлнэ. Гэвч Хенригийн яриа дэндүү сайхан сонсогдчихсэн учраас мань хоёр баг зэрэг эргэлзэж эхэллээ. Тэгээд Хенри яагаад өөрөө энэ тендерийг авч болоогүй болохыг Ефраим сонирхож асуулаа. Хариуд нь Америкийн засгийн газраас гаргасан террористуудын хар жигсаалтад нэр нь бичигдсэн учраас цаашид Америкийн засгийн газартаа ямар ч гэрээ байгуулах боломжгүй болсон гэдгээ Хенри хүлээн. Энийг сонссон Дэвид болгоомжилж эхэллээ. Тэр ямар ч террористтай хамтран ажиллахыг хүсэхгүй байлаа. Гэвч Ефраим тэрнийг ятгах эхэлнэ. Өнгөрсөн бүх хугацаанд бид ийм л хүмүүсээс зэвсэг авч ийм л хүмүүст зарсаар ирсэн штэ гэж Ефраим тайлбарлаж байлаа. Ингээд мань хоёр эцэст нь санал нийлж Хенригийн тавьсан саналыг хүлээж авцгаана.
Хэд хоногийн дараа мань хоёр бараагаа шалгахаар Албан руу нисдэг. Тэднийг Бушким гихч жолооч тосож аваад зорьсон газар нь хүргэж өглөө. Тэд агуулхад байсан хуучин сумнуудыг туршиж үзэхэд хэдий олон жил хадгалсан хуучин сумнууд боловч ямар ч асуудалгүй буудаж болохоор байлаа. Ингээд мань хоёр буцаж Майами руу нисээд тендерт үнийн саналаа хөргүүлдэг. Тэд тендерийн хариу хүлээж хэдэн сарыг ардаа үднэ. Гэтэл нэг өдөр мэдээ ирж тэд тендерт шалгарсан болохыг мэдэгддэг. Мань хоёр үүнийг сонсоод хагартлаа баярлцгаана. Гэхдээ энэ гэрээг хийхээс өмнө засгийн газраас тэдний компанид аудит оруулахыг шаардсан учраас тэд компанийхаа бүх баримт бичгүүдийг хуурамчаар үлдэхээс өөр аргагүй болно. Тэгээд тэд компанида хуурамч түүх үүсгээд гүйлгээ хийсэн хуурамч баримтуудыг үйлддэг. За ингээд 2-7 хоногийн дараа тэд Рок Гарл руу очиж Америкийн армийн худалдан авалт хариуцсан офицеруудтай уулзгаар явлаа. Энэ уулзалт маш чухал байсан учраас мань хоёр их сандарч байна. Азуулхад уулзалт амжилттай болж тэдний бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангасанд тооцогдно. Тэгсэн энэ үеэр тэд өрсөрлөгч компаниас $53 сая доогуур үнийн санал явуулсан болохоо олж мэдцгэн. Энийг сонссон Ефраим дэлбэртлээ уурлаа. Учир нь тэд олж болох $100 сая гадна дахиад $50 сая олж болох байж. Дараа нь Дэвид гэртээ ирээд Албан руу албан ажлаар сар гаруй хугацаатай явах болсон гэдгээ Эзид хэлдэг. Дэвид тэрнийг уурлна гэж бодсон ч сонирхолтой нь Эзи Дэвидэд уурлсангүй. Учир нь Эзи ээжийн хэрвээ нүүхэр айл хэдийн шийдчихсэн байж. Эзи Дэвидийн Иракт байсан зургуудыг нь олж үзсэн нь тэр байлаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд Дэвид тэр нь 7 удаа худлаа ярьж байсан болохыг ойлгож. Дэвид Иракт байсан тухайга худлаа ярьсан болохоос өөр юу ч худлаа ярьж нуугаагүй гэж амласан боловч Эзи тэрний өмнө боодолтой мөнгө гаргаж ирээд угаалтурын дор нуусан байсан мөнгийг нь олсон гэдгээ хэлдэг. Тэгээд Дэвид өөрт нь хизэж бүх хүннээ хэлэхгүй гэдгийг ойлгосон Эзи охиноо аваад тэндээс яваад өгнө. Албан руу явахын өмнө Ефраим Дэвидтэй уулзаж тэрэнд алтан гар бөмбөг бэлгэлж компани амжилтын төлөө маш их зүйлийг золиослсонд талархаж явдгаа илэрхийлнэ. Хариуд нь Дэвид цаашид бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэж шийдснээ хэлээд хамтын ажиллагааны гэрээ боловсруулсан гэдгээ бас хэлдэг. Тэгээд энэ гэрээнд тэр хоёр хоёулаа гарын үсэг зурх ёстой гэж шаардлаа. Ефраим үүнд нь гарын үсэг зурсан ч цаагаараа нэлээд дурамжхан байдаг. Тэднийг албанд очиход жолооч Бушким тэднийг хүлээж аваад зочид буудалд хүргэж өгнө. Энэ бүх хугацаанд Дэвид Эзитэй холбогдохыг хичээж байсан ч тэр нь утсаавдгүй. Ингээд тентхийн агуулгаас бараануудаа зөөж байх үедээ Хенрид холигдуулсан болохоо Дэвид олж мэднэ. Учир нь тэр бүх сумнуудыг бүгдийг нь Хятадд үйлдвэрлэсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын худалдааны хоргийн улмаас Хятадд үйлдвэрлэсэн сумыг Америкийн арим худалдаж авах ямарч боломжгүй байлаа. Энийг мэдсэн Ефраим Хенритэй холбогдсон ч цаадах нь бүх асуудлыг одоо та нар өөрсдөө хар толгоогоор хариуцна. Учир нь та нар худалдаж авахаас өмнө сумны хайрцаг бүрийг шалгаж үзэх ёстой байсан гэж тавладаг. Ингээд мань хоёр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу маш хүнд байдалд орно. Байдал буруугаар эргэснийг ойлгосон Ефраим Албан руу яаран ирж Дэвидэд нэг шин санаа төрснөө хэлдэг. Хэрв сумны хайрцагуудыг бүгдийг нь сольжвол Хятад сум гэдгийг нь хинч анзаарахгүй гэж Ефраим тайлбарладаг. Бас хүнд модон хайрцагуудыг кардонон цаасан хайрцгаар сольжвол марааны жин багсаж тээвэрлэлтийн зардалж буурах болно гэж ятгалаа. Тэгээд тэд өөрсдөд нь тусалж чадах хүмүүстэй танилцуулж өгөхийг Бушкамаас гуйхад цаадах нь энвэргэгч нэг эрийг тэдэнтэй танилцуулдаг. Энвэр цаасан хайрцагны үйлдвэртэй ажээ. Мань хоёр жинхэнэ санаагаа нууцалж бараагаа хөнгөрүүлэхийн тулд хайрцгийг нь шинжлэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Энвэр тэдэнд энэ ажлыг $100,000 хөлсөөр хийж өгөх санал тавилаа. Тэд ч барааныхаа жинг бууруулснаар $3 сая орчим хэмнэх боломжтой гэж тооцсон учраас шууд л зөвшөөрцгөн. Ингээд 2007 оны 12 сарын 8-ны өдөр тэд эхний 5 сая сумыг Афганы аримд амжилттай хүргэж өгчээ. Крисмас баярын өмнөхөн Дэвид эхнэр охин хоёртойгоо холбогдож дотроо баяртай байлаа. Гэвч тэрний баяр удаан үргэлжилсэнгүй. Ефраим Дэвид рүү холбогдож Хенри тэднээс анх тохирсон үнэ 400% өсгөж өгөхийг шаардсан тухай мэдэгддэг. Тиймээс энэ 8-наас Дэвидийг бүрмөсөн шахаж гаргах хүсэлтэй байгааг хэлнэ. Хариуд нь Дэвид Хенритэй шөргөөцөлдөх нь эрсдэлтэй учраас Хенригийн хэлснээр хийхийг ятгалаа. Учир нь Хенригийн хэлснээр хийсэн ч тэд хангалттай ашиг олохоор байдаг. Бас Албанд ганцаараа өхөн хатан ажиллаж ямар их золиос гаргаж байгаагаа Дэвид хэлж энэ ажлыг гацааж болохгүй гэж зүтгэдэг. Үүнээс гадна өөрийг нь Албанд өхөн хатан ажиллаж байхад Ефраим Америкт амарч байгаа нь тэд хамтран ажиллагсад шиг биш, харин дарга цэрэг шиг санагдах болоод байгаагч Дэвид хэллээ. Эцэст нь Ефраим болд хийж Дэвидийн хэлснээр болъё гэж хэлсэн ч тэр утсаа тасалсан даруйд Дэвидийн ширээ рүү очиж гарын үсэг зурсан гэрээгээ урж хайдаг. Учир нь тэр Дэвидэд хэлснээс эсрэг зүйлийг хийх гэж байлаа.
Хэд хоногийн дараа буюу 2008 оны 1 сарын 1-ний өглөө хоёр этгээд Дэвидийг өрөөнөөс нь хулгайлж эзгүй газар аваачаад зодож дарамтлж эхэллээ. Дараа нь Хенри ирээд тэрэнд буу тулгаж өөрийг нь энэ амианаас жиих гэж үзвэл амьд үлдээхгүй гэж анхааруулдаг. Амнаас нь аюулд орж болзошгүй байгааг ойлгосон Дэвид бушуухан Майами руу буцахаар шийдлээ. Тэр үйлдвэр дээр ирж шаардлагатай бичиг цааснуудаа цуглуулад явах гэсэн ч Энвер тэрэнд саадуулдаг. Тэр мань хоёрыг яагаад сумнуудын хайрцгийг сольж байгааг анханасаа мэдэж байсан гэдгийг хэлээд эннээс гадна тэд тохиролцсон $100,000-оос 1 цент ч аваагүй байгаа гэдгийг Дэвидэд бас хэлдэг. Хамгийн гол нь мань Ефраим утсаа юусаа авахгүй байгаад тэр маш ууртай байдаг. Хариуд нь Дэвид Америкт очисон даруйда мөнгийг нь шилжүүлэхээс гадна 7 хонцоход л буцаад ирнэ гэж учирладаг. Ингээд Дэвидийг таксинд дөнгөж суугаад байтал Бушкимийн эхнэр ирээд нөхөр нь сураггүй алга болчихсон талаар хэлнэ. Энийг сонссон Дэвид Бушкимийг олохтон туслана гэж хэлсэн ч дотроо Албан руу хизээж буцаж ирэхгүй гэж шийддэг. За тэгээд Дэвид Майамид ирсэн даруйда Изи дээр очиод өөрийнхөө хийсэн бүх хууль бус үйлдэлүүдийг тэрэнд үннээр нь хэлдэг. Тэгээд тэр зэвсгийн намайг бүр мөсөн орхиод массаж терапистийн ажлаа дахиад хийж эхлэх болно гэж амлахад Изиж тэрнийг уучилдаг. Тэгээд Дэвид шууд Ефраим дээр очиж ажлаасаа гарч байгаагаа хэлээд гэрээний дагуу компаниас өөрт оногдох хувийг мөнгөн дүнгээр тооцож олгохыг шаардлаа. Дэвидийг ингээд компани орхих гэж угаад Ефраим тундург байдаг. Тэр Дэвидийг өрөөс нь урвсан гэж хэлээд ямар ч мөнгө өгөхгүй гэж зүтгэлээ. Хариуд нь Дэвид 2-7 хоногийн дотор мөнгийг нь шилжүүлэхгүй бол шүүхээр асуудлаа шийдэх болно гэдгийг хэлээд өрөөлөвгөө орлоо. Гэвч Ефраим үүнээс нь юус айсангүй. Учир нь тэр гарын үсэг зурсан гэрээгээ айл хэдийн устгахчихсан. Энийг олж мэдсэн Дэвид өөрт нь бэлгэлжүүлсэн алтан гранатыг шилэн ханлуу хаг шидэж орхиод гарч явна. Ингээд Дэвид амлсан ёсоор массаж терапистийн ажилдаа оржээ. Тэр цагаас хойш 3 сар өнгөрч. Нэг өдөр Ральф Дэвид дээр ирээд Ефраим хийсэн бүхэндээ гэмшиж байгаа учраас нэг удаа уулзаж ярилцах хүсэлтэй байгааг нь дамжуулж хэлдэг. Ингээд тэр гурав нэг жижигхэн цайны газарт уулзалдлаа. Ефраим ч Дэвидээс уучлал гуйгаад тэрэнд компани хувь гэж $200,000 санал болгодог. Үүнд нь уурлсан Дэвид Ральфд санхүүжүүлсэн мөнгөөр нь хэрхэн хууль бус зүйлс хийсэн тухайга нэгэнгүй хэлж өглөө. Инээс гадна олж байсан мөнгнөөс хавьгүй байгааг Ральфд өгч байсан гэдгийг хэлдэг. Бас тэдний хийсэн бүхнийг илчилж чадах баримт Дэвидийн компьютерт байгаа учраас Ефраимыг маш амархан шоронгийн хоригдол болгож чадна гэдгийг хэлдэг. Гэвч мань Ефраим энэс нь айсангүй. Учир нь хэрв Ефраим хэрэгт орвол тэр бүх үйл явдалд оролцсон Дэвид өөрөө ч буруутгах байлаа. Ингээд тэд тодорхой шийдэлд хүрч чадалгүй салцгаана. Тэр өдөр Дэвидийг гэртээ байж байтал Нью-Йорк Таймс сониноос удастаж тэрнээс хятад сумны хаягийг өөрчлөөд Америкийн айрамд нийлүүлсэн талаар ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Энэ дуудлагаас болж Дэвид цочирдлоо. Тэдний хийсэн хэрэг илчлэгдэх нь цаг хугацааны асуудал болсныг тэр ойлгоно. Тэгээд хуульчтайгаа уулзахаар гарах үед нэг байранд амьдардаг Ефраимтай лифтэнд санамсаргүй таардаг. Ефраим ч бас сэтгүүлчээс дуудлага хүлээж авчээ. Ефраим өнгөн дээр хуучны сайн найз шиг дүр үзүүлж Дэвидээр өрөвдүүлэх гэж хичээнэ. Гэвч тэрний цаад санааг сайн мэдэх Дэвидийн уур бүр илүү хурж тэрнийг үгүй зөрөөгүй шанаадаж орхилоо. Тэрээр өнгөрсөн хугацаанд тэдний нөхөрлөл хизээч жинхэнэ байгаагүй гэдгийг бас өөрөө ч мэдлгүй Ефраимын гар хөл болж явсандаа харамсаж байгаагаа хэлдэг. Тэгээд тэдний сууж явсан лифтний хаалга онгойход холбооны мөрдөх товчооныхан тэднийг угтаж авлаа. Тэд мань хоёрыг шууд баривчилж аваад хоёр тийш нь салгаад авч явдаг. Өнгөрсөн хугацаанд тэд маш олон удаа хууль бус үйлдэл хийж маш их мөнгө олсон ч угтаа тун ялахгүй зүйл дээр бүдэрсэн нь энэ байлаа. Өөрөөр хэлбэл тэд Энверт мөнгийг нь төлөөгүй улмаас Энвер тэдний тухай мэдээллийг Пентагонд өгсөн байж. Үүнтэй холбогдуулаад холбооны мөрдөх товчооныхан өргөн хүрээтэй мөрдөн байцаах ажиллагаа явуулж Ральфыг ч бас баривчилсан байж. Айд сандарсан Ральф өөрийгөө аврахын тулд Дэвид Ефраим хоёрыг барьж өгөхөөр тохирч тэдний яриаг бичиж авах зорилгоор зориуд сүүлийн удаагийн уулзалтыг зохион байгуулсан байдаг. Энэ хэргийн улмаас Ефраим холбооны хуулийг 70 удаагийн үйлдэлээр зөрчсөн хэрэгт буруутгагдаж 4 жилийн ял авсан бол Дэвид 7 сарын гэрийн хоригоор шийтгүүлсэн байна. Бас тэдний компанийг харж ягсаалтад оруулж 2022 он хүртэл холбооны аливаа тендерт оролцох эрхийг нь хасжээ. Тэр цагаас хойш 7 сар өнгөрсөн байна. Гэрийн хорионоос чөлөөлөгдсөн Дэвид массаж терапистийн ажилдаа эргээд оржээ. Гэтэл тэр нэг өдөр тэрнийг дуудсан үйлчлүүлэгч нь Хенри байж таарна. Тэрнийг харсан Дэвид гайхсан ч Хенри тэрэнд ямар ч хор хөнөөл учруулах бодлогогүй гэдгийг хэлдэг. Хэрв тэрнийг цааш нь харуулахыг хүсч байсан бол айларт хийж чадах байсан гэдгээч тэр хэлнэ. Дараа нь Хенри Албанд болсон явдлын талаар харамсаж байгаагаа Дэвидэд илэрхийлж, бас тэднийг хулигдсандаа өөжлөл гуйлаа.
Хамгийн гол нь шүүх хурлын үеэр өөрийнх нь нэрийг дурдаагүйд тэр талархал илэрхийлэхийг хүсжээ. Харин Дэвидэд тэрнээс асуух зүйл олон байлаа. Казиногийн ширээний ард таарсан тэр уулзалт санамсаргүй тохиолдол байсан эсхийг болон Бушкимд юу тохиолдсон талаар тэр мэдхийг хүсэж байдаг. Хариуд нь Хенри тэрэнд цүнх дүүрэн мөнгө өгөөд зүгээр л энэ мөнгийг ав. Харин юу ч асуух хэрэггүй гэж сануулснаар кино маань конец фильм. За энэ хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Сонгосон кино маань галзуу гэж тайлбар маань таалагдсан гэж найдаа. Бодит түүх гэж бодохоор л бас галзуу газтай. За манайха цаан чин дэлхийн дарааш урилгаар оролцох Улаанбаатар сонос 2025 олон улсын хөгжмийн наадам нь Монгол уран бүтээлч, гадаад уран бүтээлчтэй хамтарсан шинэ уран бүтээл гаргаж тайцнаа хамт дуулахаар онцлогтой юм байна шүү. Өмнө нь манай улсад ийм онцлогтой фестиваль зохион байгуулагдаж байгаагүй гэж байгаа. Яг одоо Midboard Ticket 79,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа юм байна. Тасалбарыг Shopee-ийг мэн, Portal-ийг мэн болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар авах боломжтой юм байна. За тэгээд мөн буруугаа дэмждэг бол байнга л хэлдэг үгээ хэлье. Дардгуудаа дараад өгцгөөгөөрэй. Тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар хэдүүлээ тун удахгүй эргээд уулзцгаая.